Тада! Өнөөдөр танд ярьж өгөх кино бол Squid Game. 6 дугаар анги. Ягаанууд тоглогчдыг 4 игнэ болгон зогсоогоод бүгдийг нь нэгтлэн харна. Гийхүн ах өвөөд цамцаа өгж шээсэн хэсгийг нов. Удахгүй 4 дахь тоглоом эхлэхийг зарлалаа. Тоглогчдод маань хоол өгөхгүй болчихвоо яв. Тоглогчид тоглоом болох газар руу явж байх замд эмч болон бусад эрэгтэн аймагч нарын цогцыг үлгсэн байв. Энд ямар нэгэн ялгуурлан гадуурхалгүй тэгш боломж авах эрхтэй. Энэ дүрмийг зөрчсөн хүмүүсийг шийтгсэн байгааг та харж байна. Дахин ийм зүйл гаргахгүйг амлаж та бүхнээс уучлалт хүсэж байна гэж зарлалаа. Тагда хар хувцасны өрөөнд ялагч нарын жагсаалт, нууц хадгалах гэрээ, оролцогчдын хувийн мэдээллийг бүртгэлэн цаас тоглоомонд оролцохыг зөвшөөрсөн маягт зэргийн зургийг авч байхад утас дуурав. Хар хувцастан өрөөндөө орж ирлээ. Ашгүй манай цагдаа өөр өрөөнд орж амжив. Хар хувцастан утсаа аваад багахан асуудал гарсан ч одоо залруулж байна. VIP нарыг ирэхээс өмнө бүх зүйлийг хуучин байранд нь оруулахыг хэлээд гарлаа. Цагдаа утсаар залгаж үздэл зөвхөн гаднаас дуудлага авдаг утас болтой гадагшаа дуудлага гарсангүй. Тоглогчид тоглоомын өмнөх өрөөнд ирсэн байна. Энэ тоглоомыг 2-2-ороо тоглоно. Өөртөөгөө хамт тоглохыг хүссэн хүнээ сонгохыг зарлав. Хам минь юу? Гийх бахыг нэг баг болъё. Хичээлэл хийж байгаагүй болохоос би толгой сайтай. Би 5 удаа залилан хийж байсан гэхэд гийх бах дуурсангүй. Тэггээр нь сануу дээр очиод би бүгдийг хийж чадна гэхэд бас дуурсангүй. Кансипёг эмэгтэй хүн хөгшин хүнтэй нэг баг болмооргүй байгаа зүтэй гэхэд 196. Амь настай холбоотой байхад мэдээжийн хэрэг бидтэй гэхэд Кансипёг 242 яваад өгөв. Сануу айлигаас хамт тоглохыг асуув. Айли гийхүн ахыг зүгээрүү гэсэн янзтай харахад гийхүн би өөр хүнтэй тоглоно гэд яваад өглөө. Өвөө гийхүн рүү чиглэрэхэд гийхүн уучлаарай гэд нэг баг болохгүй л гэж хэлэх гэж байсан бололтой. Өвөө үгийг нь таслаад үүнийг өмсөж яв гэд өөрийнхөө цамцыг өгөөд явлаа. 240 Кансипёгийг хамт тоглоё. Ямар ч аргаар хамаагүй чамайг заавал ялуулах болно гэд тэд хамт тоглохоор болов. Гийхүнийг нэг залуу нэг баг болъё. Ингэж байгаад баггүй хоцорж мэднэ. Түрүүн алуулсан байсан хүнийг хасаад 39 сүлээ. Үлдсэн нэг нь баггүй үлдэхэр байгаа бицтэй гэхэд гийхүн тэгвэл тэр хүн нь яах вэ гэхэд залуу үлдсэн хүн нь хасагдтал байлгүй. Тэр хөгшин л үлдэх байх гэхэд гийхүн эргэлзэж байснаа өвөөг сонголоо. Хосоо олох цаг дуслаа. Муу нэр луу данстай хам минь юугч ганцаар үлдсэн байв. Тоглогчдыг тоглоомын талбай руу явахыг зарлав. Хам минь юу өөртөө нэг баг болохыг замдаа таарсан хүн болгоноос гуйлаа. Аль хэдийн хамт тоглох хүнээ сонгосон хүмүүс түүнийг тоосонгүй хөсөр хаягдан ганцаар үллээ. Хам минь юуг ягаанууд чирж яваа харагдана. Хосоо олсон тоглогчдыг ягаанууд тоглох газар нь аваачлаа. Сануу айлыг айх хэрэггүй хоёулаа заавал ялна. Мөнгө аваад гэрийнхэн лүгээ явцгаана гэхэд айли заалгина. Тоглогчдыг ягаануудын гарт байгаа 2 утнаас нэгийг авахыг зарлав. Уут тус бүрт 10 ширхэг шүр байгаа гэв. Гийхүн шүр тайх тоглоом юм шиг байна. Та тоглож байсан уу гэд өвөөгөөс асуухад баг байхдаа зөндөө тоглож байсан мэрэгчлийн байсан гин. Гийхүн би бас сайн тоглодог байсан гэд баярлав. Хамтдаа энэ хавийн бүх шүрийг хураацгаая гэд баярлаад байж байтал өөрийнхөө сувдаар хажуудаа байгаа хүнтэй тэмцээн зохиож нөгөө хүнийхээ бүх шүрийг авсан хүн нь ялна гэдгийг зарлав. Хамтдаа нэг баг болж тоглоно гэж бодоод хамгийн их дотноссон итгэдэг хүмүүстэйгээ тоглохоор болсныг яана. Тэр дунд эхнэр нөхөр хоёр хүртэл байхан тэрэ. Тоглогчдод 30 минутын хугацаа өгөв. Сануу эхэлцгээ гэхэд айли тэгвэл та бит хоёрын нэг нь хүн гэхэд сануу ингэж зогсож байгаад хоёулаа хамт өгөхгүй гэд тоглоомыг эхлүүлв. Кансипёг юу тоглох юм гэж 240-оос асуухад чи хойд солонгосоос ирсэн тагнуул юм уу гэж асуув. Кансипёг дими юм яриха бол тоглоё гэхэд 240 бид хүссэн дүрмээрээ тоглож болно гэсэн юм чин юу тоглохоо бодож үзье гин. Өвөөгийн ухаан санаа орж гараад тоглоом тоглох гэж байгаагаа мартаад манай гудамж мөн л байна да. Манай гэр хаана байна гэд хайгаад явчихнаа. 101 278 баруун гартаа ялагдаж байгаа бололтой. Баруун гар нь ахаа гэд байхаар чиний бацаа юм шиг санагдаа юу? Хүч хэрглэж болохгүй гэсэн бицтэй гэхэд 101 уураа барьж ядна. 240 Сипёгт бүгднгээр нь дэнчин тавиад ганц л тоглоё гэхэд Сипёг тгий юу тоглох юм гэхэд ганц удаа тоглох юм чинь
Сүүлээр л тоглож эхлэе. Тэр хүртэл хэн нэгэнд хэлж байгаагүй зүйлээ ярилцъя гин. Өвөө гэрээ хайсаар би хүүхэд биш, хүүхдийн тоглоом тоглохгүй гэхэд гийхүн уурлан ингээд байвал хоёулаа өхөн ухаан орооч гэд орлов. Өвөө тоглоё гэв. Сануу ах айлид бараг л ялагдсан. Түүнд нэг шүр үлдсэн байв. Сануу чи яахаараа байнга ялдаг юм хуурсан бидтэй гэд айлид дуурлав. Ягаан санууг болиуллаа. 240 Сибиогоос яагаад өмнөд Солонгос ирснийг асуухад энд арай дээр байна гэж бодсон гэхэд гэрийнхнийг нь асуув. Аав нь гол гаталж байгаад буудуулаад гол турсаад явсан. Ээж нь Хятадд хамгаалагч нарт баригдаад хойд руу буцаагдсан. Дүүтэйгээ ирж чадсан. Дүү нь асрамжийн газарт байгааг хэлв. 13 минут үлдлээ. 101 тоглоомыг өөрчлөхийг хүсгэд анх 278-ийн хэлсэн тоглоомоор эхлүүлсэн тул ягаан тоглоомыг солихыг зөвшөөрөв. Хоёр газарт нэг нүх ухсан байх бөгөөд тэнд хинэн төрүүлж шүрээ хийсэн нь газарт унсан бүх шүрээг авахар болов. 101 оруулж авч чадлаа. Сануу айлыгаас уучлалтгүй. Би энд өхвөл гэр бүл минь ч хүн гэхэд айлий намайг уучлаарай надад бас гэр бүл байгаа гэхэд сүүлийн ганц удаа өөрт нь итгэхийг айлгаас гуйв. Сануу айлид цагтаа багтаж ялагч тодроогүй баг гарах болно. Ялагч тодроогүй байхад тэднийг хасч болохгүй үсттэй гэхэд айлий тимээл гин. Тэр үед нь үлдсэн багуудыг хооронд нь тоглуулна. Тэр үед хоёулаа хамтдаа ялна гэв. 240 Сибиогоос мөнгө авч гарвал юу хийхийг нь асуухад ээжигээ авчираад дүүтэйгээ хамтдаа байр авч амьдрна гин. 240 Сибиогоос чи энд ирэхээс өмнө өгсөн хүн харж байсан уу гэхэд манай тосгонд халдварч хүчин гарч өдөр бүр хүн өгөж байсан. Эмээ өвөө ахаа алдсан. Халдварт хүчин авч өгсөн хүмүүсийг цэргүүд нэг газар тавуулаад шатаасан. Харин чи харж байсан уу гэд 240-оос асуухад хичээлээсээ гэртээ ирэхэд ээж шалан дээр өгсөн. Түүний хажууд аав гэдэг хүн хутгатай байсан. Ээжийн дараа харсан өгсөн хүн аав байсан. Харин энэ удаад түүний хажууд хутгатай зогсож байсан хүн нь би байсан. Тэр хүн пастор байсан. Ээжийг зодчоод л залбирдаг байсан. Бидний нүглийг уучлаач гэдэл ээжийг алсан өдрөө харин залбираагүй. Гийхүн өвөөд бараг л ялагдсан байв. Түүнд ганцхан шүр үлджээ. Гийхүн өвөөгийн гарт байгаа шүрийг тэгс сондгоо аль нь болохыг таахта эхлээд тэгш гисэн ч дараа нь сондгоо болгож солиод ялагдчихав. Гэтэл өвөөгийн ухаан санаа орж гарч юу гэлээ гэхэд гийхүн тэгш гисэн гэхэд би энэ удаа ялагдаж гээд шүрээ гийхүнд өглөө. 7 минут үлджээ. Али үнэхээр бид хамтдаа ялах боломжтой гэж үг гэхэд би чамд сүүлчийн ганц шүрээ өгье гэхэд Али ямар төлөвлөгөө байна гэд асуухад эхлээд ямар баг үлдхийг мэдэх хэрэгтэй. Одоохондоо ялагч гараагүй багуудаас залуу олон хөвшин багуудыг хоёулаа салаад хайцгаая гэхэд Али за хаал гин. Ануу ингээд ууттай шүрээ бариад явбал аюултай сүултээ хүмүүс галзуурцгаах болно. Юу ч болоо билээ. Хүнд алтхааргүй аюулгүй авч явахаар болгоод өгье гэв. Сибиог чи мөнгө аваад эндээс гарвал юу хийх вэ гэхэд 240 ботсон зүйл байхгүй. Шоронгоос гарсан өдөр намайг нэг хүн шоронгийн үдэнд хүлээж байсан. Тэр хүний үлдээсэн өрнөөс болж л ирсэн хүн гэж бодсон ч хачин нэрийн хууд сүггөөр нь очих газаргүй болохоор л энд ирсэн. Эндээс гарвал юу хийхээ бодоогүй гин. 101 278-2-т сүүлийн ганц шүрэл үлдсэн байв. 101 оруулж чадсангүй. 278 баярлан шитэл 101-ийн шүрийг түлхээд оруулчихв. 101 яллаа. Буун дуунаар айлигийн анхаарал сарнах үеэр сануу шүртэй утыг сольчихв. Сануу подолко урж оосор хийгээд айлигийн хүзүүнд зүүж өгöd инхээр хамаагүй илүү аюулгүй байгаа биз гэхэд айли тийм байна гэхэд сануу эндээ 3 минут үлдэхэд эргээд уулзъя гэв. Гийхүн өвөө хоёр тоглосоор л өвөө уг нь сондгоо гисэн ч гийхүн түүнээс тэгш гисэн бидтэй гэхэд өвгөн би тэгсэн гэж юу гэж асуухад гийхүн тийм гэлээ. Өвөө би дахиад л ялагдлаа гин. Гийхүн гимшил дүүрнүүдээр өвөөрөө харлаа. Али үлдсэн багуудыг залуу хөшинг нь хараад бүртгэн явна. Харин сануу айлыг хурж шүрийг авч үлдсэн байв. Сануу хүч хэрэглэхгүй эсрэг талынхаа бүх шүрийг ав гэсэн бидтэй гээд ягаанд шүрээ харуулв. Өвөөд сүүлийн 3 шүр үлджээ. Өвөө өнөөдөр хэдэн билээ? 2 сарын 24 бэз?
Манай хүүгийн төрсөн өдөр би робот тоглоом авч өгөхөр болсон. Өнгөрсөн жил авч өгч чадаагүй. Энэ удаад заавал бэлэг авч өгөх ёстой. Өвөө сая юу гэлээ гэхэд угаас 3 үлтийг харсан сануу сондгоо гэхэн дэрэ. 3 минут үлджээ. 240. Тэр хананд хамгийн ойр шидсэн ялна гэв. 67 өөрийгөө Кансибяг гэж танилцуулахад 240. Жион гэхэр нь овгийг нь асуухад тийм юм байхгүй л гин. Сибёг төрүүлж чидгээр боллоо. Хананд нилийн төхүүлж чидлээ. 240 албаар ойрхон шидээд ялагдчихав. Сибёг инглээгээд намайг талархна гэж бодоо юу? Дахиад шид гэхэд Жион дахин шидсэн ч чамайг ялахгүй. Намайг дог ялагдахыг зөвшөөр. Сибёг түнд худлаа өнгөрөөд байлгүй дахиад шид гэхэд 240. Надад эндээс гарах шалтгаан хийх зүйл байхгүй учраас чи гарснан дээр эндээс заавал амьд гараарай. Ээж дүүтэйгээ хамт явахыг хүссэн Жэжо арал руугаа заавал яваарай гин. Жион Сибёгийн араас надтай тоглосонд баярлаа гэд өглөө. Сибёгт маш хүнд цохилт болж тэр нулимсаа барьж ядан явна. Аали хөрхий санууг хайсаар Аалигийн утан чулуу эснийг одоо л тэр анзаарлаа. Өөрийг нь хуурсанд урам хугаран нулимс туслуусаар эцсийн замдаа явлаа. Сануу гимшингүү орлоо. Өвөө шүр дууссан байна. Надад нэгийг зээлж болох уу гэхэд гийхүн уучлаарай гэд бостол өвөө энд нэг байна гэд халааснасаа гаргаад ирэв. Тэгээд өвөө босоод явчихлаа. Гийхүн өвөөг дахиад ганц тоглоё гэж гуйн араас нь дагаж явсаар өвөө энэ миний эхнэр хүүтэйгээ амьдарч байсан гэр мөн байна гэд нэг хашаа руу яваад орчихов. Хүүгээ тоглож байхыг нуугдаж хараад л их л хөвгөлтэй байсансан гэхэд гийхүн ухаан ороож гуйж байна гэд уйлахад өвөө хоёулаа бүгдийг нь дэнчин тавиад нэг тоглох уу тэгвэл шудраг гэхэд гийхүн байж боломгүй юм. Та ганцхан шүртээ би 19-тэй байхад тийм юм байж болно гэж үү гэд уурлахад өвөө тэгвэл чи намайг хуурж миний шүрийг авах нь байж болох юм уу гэхэд гийхүн хэлэгч үггүй болж гимшиж гутрахад өвөө энэ чинийх гэд сүүлийн ганц шүрээ гийхүнд өглөө. Өнгөрсөн хугацаанд баярлаа. Чиний ачаар сайн байж байгаад явж байна гэд тэврэв. Гийхүн уйлсаар өвөө зүгээр дээ гэд мөрөн дээр нь зөөлхөн алгадлаа. Гийхүн уйлсаар хашаанаас гарахад өвөө би нэрээ сансан. Миний нэрийг Илнам гэж хэлв. Гийхүн гарах хаалганы зүг уйлсаар явхад буун дуу гарч сэртэс хийлгэн энэ анги төгсвөө. Энэ киног 2 дахь үзэж байгаач дахиад л зөндөө уйллаа. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Лайк, саб дарж дэмжинэ гэж итгэж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Та.